хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж явна За сайн. Үзэгчтэй хүүхдүүд хөгжилтэй өсгөн нэвтрүүлэг эхлэж байна. Бид билэн та билнэ үү? Би хөтлөгч агуулаа. Аль вэ хөгжилтэй өсгүүд байна уу? Өнөөдрийн дугаарт миний баруун гар талаас нийслэлийн ерхий боловсролын 41-р сургуулийн 3-р ангийн улбар шарбаг. Баярлалаа. Харин миний зүүн гар талд нийслэлийн ерхий боловсролын Уудан Монгол сургуулийн мөнгөндөл огштой 3-р ангийн цэнхэр баг. За ингээ багууд амжилтсыг нэвтрүүлгийн 1-р үе сонсон харъя бодъё. Ойлгомжтой хүүхдүүд ээ. 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтойг үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үг хідэн үгтэй нэр үг байх болоо бүгд харах уу? 2 үгтэй нэр үг байна. За ингээд бүгд хамтаа сонсгоё. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дуусаа хогоо дарах шүү. Цэнхэр баг маань ундаа, улбар шар баг мөн адил ундаа гэж үг бүтээсэн байна те. За яагаад ундаа гэж өвдөг болов? Ундаа шиг дуурайд байсан. Очи ундаа ер нь онгойлох ингэж дуурд юм уу те? Ямар ундаа байсан бол юу гэж? Газтай ундаас. Оо яг зөв газтай ундаа шиг байлаа те? Шилэн савтай ундаа. Эсвэл лаацтай болсон гэж магадгүй те? Зинэ. Нөгөө аянд ундаа ихээр зэгэд дуурдаг. Ундаа гэдэг нь 2 үгтэй нэр үг мөн үү? Мөн. Тэгвэл чи 2 үгтэй нэр үгийн сайхан үердслаарай. Ундаа. Зөв үү? Зөв. За ундаа. Яагаад ундаа гэдэг үгтэй болов? Асгараад онгоолцсон ундаа шиг сонсогдоод байсан. Яг тийг сонсогч байсан те? Ундаа нөхөө онгоолохоор ингээ газ дэлбэгдэн штэ. Тэгээ аянд ингээ ихээр хөөс сонсдог штэ. Яг тэр дараалал байсан те. Эхлээ газ нь гараад дараа нь аяган диж бс гэдэг үст орсон те. За аавс гэсэн үү? За чи аавс гэр хэлсэн гоё үг хэлчих. Анааш. Анааш гэдэг үг гэдэг те. За чи ахаад гаагаар гэсэн үг хэлээрэй. Алим. За алим анааш хоёроо бүгдээ хамтдаа зөв хариултыг олж мэддэггүй. За ингээд зөв хариулт нь ундаа мөн байна биш үү бүгдээ шалгаж үзье. Ингээд зөв хариулт бол Зүрэл ундаа байда баяр хүргэе. Аль баг хамгийн дөрөв зүгээ бүтээж хогоод орж чадсан бэ? Энэ бол улбар шар баг байда баяр хүргэе. За одоо харин бүгдээрээ дараагийн үг рүү орцгоё. Дараагийн үг ямар үг вэ? Энийг бүгдээрээ хамтаа жүжигчний үйл хөдлөл буюу этүүдийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ингээд дараагийн үг нэг үедээ нэр үг шүү хүмүүдээ. Нэг үедээ нэр үг.
За анхаарал хандуулаарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дуусаад хонгоо дарна шүү. Хөөе сайн байна. Юу хийж явж байна? Багийн зохион байгуулагч юм шүү дээ. Юу хийж байгаа? Багийн зохион байгуулагч хийж байгаа юм уу? За танаа баг ямар тактикаар оролцож байна? Чи иргэд нь үсгнүүдээ байрлал нь олд юм уу те? За зөвхөн найз чи асуу дээ яагаад цонх гэсэн юм? Баярлаа. За чи яагаад цонх гэж? Цонх шиг ингээд нэг арчаад байсан. Юм арчаадсан уу? Чиний Усаа ингээд цонх арчаад байсан болохоор. Тэр альчуураа мушгаа цонхоо арчижсэн аа гэж ажилласан уу? За өөр юу анзаарсан? Цонхоо арчаад бас ингээ хувиндаа аваад явжсэн. За тийм үсгээ яагаад цонх гэж бүтээх гэсэн бэ? Ягаад гэвэл цонх шиг үйлдэл. Цонх арчижсэн үйлдэлийг ажилласан. Чи тэгвэл цонх арчиж үзсэн юм өөрөө? Үзсэн үү? За цонх арчиж амархан уу? Амархан уу те? За тэгвэл хоёлаа нөгөө найзуудаас нь асуу. Харин Цэгэр багийнхан муу адил цонх гэж үгтэйсэн байна. Сайн байна уу? Яагаад цонх гэж үгтэйсэн бэ? Цонхоо угааж. Цонхоо угааж байгаа үйлдэлсэн тэгж дүгнсэн үү те? За чиний цонх угааж үзсэн үү? Чи ямар цонхнод мэдхөө? Шилэн цонх. Яг зөв цонхыг шилээр идэг те. Тэгвэл шилэг яваар идэг мэдхөө? Шилийг ийсээр. Яг зөв ийсээр идэг те. Альчуур ингээ мушгаа тэгээд цонхоо угаагаадсан. За тэгээд дээрэс нэг үедээ нэр үг гэж хэлсэн те. За тэгвэл бүгдээрээ шалгаж үзье. Энэ үеийн зөв хариулт нь юу вэ? Нэг үедээ нэр үг цонх мөн байна уу? Бүшөөр бүгдээрээ харцгаая. Цонх мөн байлаа, баяр хүргэе. За одоо бидний бүгднгийнх нь гэрт байдаг юм вакуум цонх гэдэг байгаа шүү дээ. За энэ яагаад вакуум цонх гэдэг вэ гэхээр гаднаас ямар нэгэн салхийг нэвтрүүлдэггүй дулаанаа хадгалж чаддаг тийм цонхыг вакуум цонх гэдэг шүү заяа. За энэ үед харин аль баг үгээ зөв бүтээж хонгоо дөрүүл дарж чадсан бол Цэгэр баг байлаа, баяр хүргэе. Одоо харин 3 дахь үг орцгоё. За 3 дахь хүүхдүүдээ студид үзүүлбэр үзэн шүү заяа. Одоо гаднаас манай зочид ирсэн байгаа. Тэгээд тэр зочид та нарт үзүүлбэр үзүүлнэ. Тэгээд тэндээс нийлүүл өгөө олж мэдхнэ. Хідэн үедээ үг байна бүгд харцгаая. Холбоо үг юм биш хүүхдүүдээ. Холбоо үг шүү. Ойлгосноо? Холбоо үг. Тийм байна. Холбоо үг байна. За тэгээд сайдраа хараарай. За бүгдээрээ алгачаад өгч аваа тэхөө. За алгач. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За цаг дуслаа. За Цэгэр багийн хамаас өсөрөө. За үзэгчтэй Цэгэр багийн хараах үгээ бүтээж амжаагүй юм шиг байна. Хөл бөмбөг болсон ба штэ. Хөл бөмбөг гэж бүтээсэн байна. Улбар шар баг муу адил хөл бөмбөг гэж бүтээсэн байна те. За хөл бөмбөг гэж байгаа бодголоо. Хөл бөмбөг ингээд хөлөөр ингээд тоглоодсэн нэг бөмбөг. За хөл бөмбөг тоглож үзсэн үү? Үзээгүй те. Хөл бөмбөг тоглож чаддаг хөхтэй нөө. За чи хөл бөмбөг тоглолт юм уу? Яа тоглолт? Ямар сургалтанд явдаг уу? Үгүй зүгээр найзуудтайгаа тоглолт юм уу те? Довтлогч юм уу, хамгаалагч юм уу? Эсвэл батар гэдэг шүү дээ. Чи аль нь вэ? Довтлогч.
Йоо, тоглогч байна шүү дээ. Цэнгэр багийн. За, Цэнгэр багийн хөгжөөний хүчтэй байна уу? За, багийн тоглогч чи болохоор Батар уу те. За, чи хөдөлмөг тоглодог уу? За, чи болохоор ямар үрлээ тоглох вэ? Тоглогч их үү, хамгаалагч их үү, Батар их үү? Батар л хөө те. За, тэгвэл Цэнгэр багийнхан үзэгчтэй 2 Батар, 1 тоглогчтой юм байна те. Харин октод нь бол бүгдээрээ гоё дэмжихэд бэлэн байна тийм үү? За, одоо харин Улбар шар багийнхныг асууя. За, Улбар шар багийнхан муу адил хөл бөмбөг гэж бүтээсэн байна те. За, хөл бөмбөг тоглох уу? Тоглодог. За, саяхан гарч ирээд бид нарт үзүүлмэр үзүүлсэн найзууч юу ямар юм бэ? Сайн тоглолт юм шиг байна. Сайн тоглож байна те. Чон ингэ. Бүрүүгээр та. За, бүрүүгээр хөл бөмбөг тоглох уу? Тоглодог. За. Цэнгэр багийнхантай хөл бөмбөг тоглол ер нь банхаар юм шиг өнөө. Тоглогч нь тэнд голын өөгсөг байна. 2 Батартай юм байна да. Юу гэж бодож байна? Барах уу? Барахгүй юм шиг байна. Юу гэж юм бэ? Барна штэ. Чи барна штэ. Юу чи яалан те? Тоглоод үзэн штэ юм штэ. За үзэгчтэй тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үеийн зөв хариулт нь юу байсан бэ гэдгийг олж мэдцгээе. Ингээд 3 дахь үг холбоог байсан. Зөв хариулт нь юу вэ? Зөв хариулт бол хөл бөмбөг мөн байлаа баяр үргээ. За хүүхдүүдээ дээрээс нь хөл бөмбөг нь дэлхий дээр байдаг хамгийн алдартай спортын нэг бөгөөд маш олон хүмүүс бас тоглолтоор онцлог юм шүү. Тэгэхээр дэлхийд 8 тэрбум хүн шүү дээ. Тэгээ хамгийн их одоо үзэгчтэй болон хамгийн их хүн тоглодог спорт нь хөл бөмбөг гэж спорт байд юм шүү заяа. За тэгээ дөнгөж сая манахаас үгэн амжилтаа бүтээж хонгоод арч чадсанараа Улбар шар багийнхны нэг авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Хөгжилтэй өсгүүдээ одоо бүгдээ хамтаа дөнгөж сая бидний гайхалтай үзүүлбэр үзүүлсэн тамирчдыгаа өрөөдгөө. Залгаад цогтаа орой. Самбаро. Хай. За. Самбаро. За. Самбаро. Өөрсдөө танилцуулаач. Им Тэргэс гэдэг. За. Би эчин гүсв тоосдог. Эрчим клуб ямарч нөө. Тий. Одоо хэдэн жил тоглож байгаа? 4-5 жилийн хугацаанд тоглож байна үү те? Тий. За, цааш та гоё мөрөөдөл чи байна. Автортайс тамирчин босох. Автортай хөл бөмбөгийн тамирчин болох уу? За. Чиний хувьд? Намайг Наранбаатарын Дашним гэдэг би эрчим клубын багийн ахлагч. Оо, тийм ээ шүү. Энэ багийн ахлагчийн тэмдэгч нэрээ те. Би мартсан байна шүү. Би нэр хөл бөмбөг үзег бодсон. Энэ жил дээрээс нь дэлхийн аврагтай те. Тий. За. Гоё дэмждэг баг байна уу? Бага. За, ямар баг дэмждэг? Барселона. Барселона юу? За чи. Барселона. Одоо хоёр чинь нэг багийн фанатууд юм биш те. За, тэгвэл ямар тамирчин шиг болоо гэж боддгоо? Ямал. За, чи. Нимара. За. Нааг жоох магт би нэг Месси л гэж мэддэг шүү дээ. Тэгвэл жоох өөрчлөгдсөн байна те. Би одоо Нимарыг мэдээд байна. Чиний сая хэлсэн тамирчин чинь гинэ. Ламин Ямал. Амжилт хүсье. Ирээдүйд нь амжилт хүсье. Спортыг амжилт хүсье. За баярлалаа хүмүүстээ. Ингээд хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг байлаа. Одоо харин нэвтрүүлгийн 2 дугаар үе. Энэ бол намайг олоорой. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд бүгдээрээ хамтдаа Улбар шар багийн үрээг сонсцгоё. Улбар шар багийн үрээ. Баярлалаа. Одоо харин бүгдээрээ Цэнгэр багийнхны үрээг сонсцгоё. Баярлалаа үзэгчтэй хөгжилтэй өсгөх нэвтрүүлгийн 2 дугаар үед Улбар шар багийнхан асуулт тавих юм аа. Ингээд Улбар шар багийн асуулт сурагчийг тайснаа орж байна. Хин бэ? Вау, тэ үсгийн хөгжөөнд дэмжиж байна уу? За сайн уу? Хүнд асуулт бэлдээг үстэй. Гайг үстэй тий. Үзэгчтэй оролцогчд маань монгол хэлний сурах хүчгээс асуултаа бэлтгэж ирсэн байгаа тийм үү? За тэгвэл бүгдээрээ хамтаа Улбар шар багийн асуултанд хариулах Цэнгэр багийн сурагчдыг тайснаа орж байна. За гараад ирээрээ О гэсэн 3 үсэг гарч ирсэн байна. За хөгжөөнд дэмжигчд нь байна уу? Гэрийн даалгаварт номоосоо уншсан уу? Уншсан. Хариулж чадсан гэдэгт итгэлтэй нөө? Итгэлтэй. За тэгвэл асуултыг сонсон юм та бүхэн энэ үеийн дүрмийг танилцуулъя. Асуултандаа шууд хариулж чадвал 5 оноо. За үсэг нэг боломжоо ашиглавал 3 оноо, ангийнхнаасаа тусалцаа авсныг болдод 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол бүгдээ яг одоо Улбар шар багийн асуултыг хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа орж байна. За гараад ирээрээ 1 2 3 4 5 6 7 8 9 үсгээс бүрдсэн асуулт байна.
За бүгдээ хамтаа асуултыг сонсъё тэхөө. Эд байгаа мод октогод байгаа од эргэл бугын ивэд энэ миний шандас айц ширэн гоёл аштын жаргал цэнгэл тэр юу вэ? Гисэн онцгой байна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол бод хугацаа хэллээ. Аад байдаг гэсэн юм чисэн. За бод хугацаа дууссан байна. Ингээд хариулт өгнө. Харах байхгүй нөө. За тэгвэл бүгдээрээ үсэг нэг боломж ашиглана. Нийтээ 9 үсэг байгаа болохоор 3 үсэг нэг боломжтой. За. Хэд үсэг нэг вэ? Хамгийн ихний үсэг, хамгийн сүүлийн үсэг. За ахаад нэг үсэг нэг боломжтой. Хэд үсэг вэ? 4. За 4 үсэг. Бидэнд Х үсэг, О үсэг, хамгийн сүүлд ямар үсэг вэ? Ахаад О үсэг гэсэн үсгүүд ил болсон байна. Цагийг эхлүүлье. Их чухал. Гэр аа. Цаг дуустаа. Хариулт авч чадсан уу? Ямар чанга онцгой те. Би бас таахгүй би ч мэдэхгүй л л дээ бүр хариулт байхгүй бол ангийнхнаасаа тусалцаа авч болно. За зөвхөн мэднэг сүгт нь гараа өргөд шууд хариултыг боломжтой шүү. Үгүй ээ, мэдж байгаа хүн байна уу? Хариулт өгнө. Байхгүй юу? Надад ч ялах. Зөв хариулт бол хоромсог байж. За бүгдээ юугаа цаас өсгөөд үзье да. Хоромсог гэдэг чинь болохоор нөгөө нэг ном хийдэг мөн үү? Ном сумны номыг хийдэг. Чи биднэрт гоё дэлгэрэнгүй тайлбарыг хэлж өгөөч. Хоромсог нь Ааха. номсон болон сумаа хийж авдаг цүнх маягийн төрөл. Цүнх маягийн имийг хоромсог гэдэг юм уу те? За тэгвэл саяхан хэдүүлээ онцгон дээрээ тайлбар аваад эхнийх нь юу гэсэн байгаа лээ? Эд байгаа мод гэдэг нь За. ном сумыг модоо Сумыг хэлээд байна те? Ойд байгаа. сум байд. Буцаад агуулдаг. Октогод байгаа од гэдэг нь сумыг харбал өндөрлөө явдаг. Эргэл бугын ивэ гэдэг нь хоромсог ном болон сумыг хийхдээ дахид байдаг. Энэ миний шанс гэдэг нь хүмүүс мостон цэргүүд хоромсгийг үүрч аян замд гардаг. Баярлалаа Айс үзье. шидэн гоёл гэдэг нь айсаар хийгдсэн. За. Аштын жаргал цэнгэл гэдэг нь 93 наадамд хэрэгэлдэг. Учраас ийм онцгой юм байна те. Ойлгосон хүмүүс те. Одоо бүгд би ч гэсэн бас ойлгож авлаа те. За бид бүгд улбар шар багийнхан маань гайхалтай тань мэдгүй Монгол ахын онцгой бэлдэж ирсэн явдал баярлалаа. Цэнгэр багийнхан маань харамсалтай оноо цуглуулж чадсангүй. Гэтэ санаа зовлтгүй 3 дугаар үеэс хүснээрээ оноо төгөх боломжтой. Ойлгомжтой юу? За тэгвэл бүгдээрээ одоо хамтдаа Цэнгэр багийн асуулт авах сурагчийг тайснаа орж байна. За гараад ирээрээ. Дэмжээрэй. За сайн үүсгэ. За баярлалаа. За үүсэг ангийн даргу. Үгүй. Хэдвэр сайхан суудаг вэ? 2 дугаар сал. 2 дугаар салан суудаг. 2 дугаар салан онцор төвхтөө суудаг гэсэн үнэн үү? Үнэн баха. Үнэн баха чи сууж байгаа юм ч те. За тэгвэл хоёулаа хамтдаа улбар шар багийн чиний асуултанд хариулах ёстой 3 сурагчийг өрөөдөг. За ингээд улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа орж байна. За гараад ирээрээ. А үсэг, энэ үсэг З үсгүүд гарч ирсэн байна. Тэдний өгжөөнд дэмжигчд байна уу? Баярлалаа. За ном уншсан уу? Асуултанд шууд хариулаад 5 оноо авч чадах уу? Тийм итгэлтэй юм уу? Тийм. За тэгвэл яг одоо асуултын хариулт болсон нууц үсгүүдийг урьж байна. За гараад ирээрээ. Хэд үсэг байна? 1 үсэг, 2 үсэг, 3 үсэг. Маш уутгартай үсгүүд гарч ирж байгаа нэлээ хэцүү үг юм шиг байна те. 5 үсгээс бүрдсэн. Асуултыг сонсцгоё. Хэлний үзүүрийн хоол ангийн орсон их шиг ямар их шигэнд ордог вэ? Гэсэн асуулт байна. Ингээд цагийг эхлүүлье. Хооронд ярилцаарай.
Асуулт нь юу вэ? Тухайн өдрийн хоолойгийн тэрхээс үлсэн голын үгээр ямар ой. За цаг дууссан байна. Хариулт байна уу? Баггүй нөө. Асуулт ойлгосноо? Одоо үсэг нээх боломж ашиглан 5 үсэг байгаа болохоор 2 үсэг нээх боломжтой. Аль үсгүүдийг нээх вэ? Ихний үсгийг нээх. За хамгийн ихний үсэг нээж орлоо. Яа, үсэг гарч ирсэн байна. За одоо нэг үсэг нээх боломж байна. Би чи яалаа. Дахиад нэг үсэг нээх үү? Хэвчтэй. Тагур. Хэвчтэй. Хэд үсгийг нээх үү? 1 2 3 4 5. 3 дахь үсгийг. Хэд үсгийг нээх үү? 3 дахь үсгийг. За 3 дахь үсгийг нэгээр боллоо. За хамтдаа 3 дахь үсгийг харцгаая. 3 дахь үсэг ямар үсэг Ил үсэг. байгаа бол маш удаанаар гарч ирсэн Г үсэг байлаа. Үг олцсон. Үг олцсон уу? За тэгвэл шууд хариулж болно. Ялгах. Хариулт зөв байна, баяр хүргэе. За өсөндөө нэгэрээ. За хариултыг яаж болж болсон бэ? Үсэг нэг боломж ашиглаж юу н тодорхойлоод өгсөн үү? Ахаа. За тэгвэл бүгдээрээ хамтдаа гоё асуултыгаа дэлгэрэнгүй тайлбар авах уу? За тэгээд за хамтдаа бид бүхэн дэлгэрэнгүй тайлбар гэж өгөөч. Ерөн ялгах ихшгийн дүрмээ сайн давцсан бол энийг амархан давч. Яглах ихшгийн дүрмээ сайн давсан бол энийг амархан тавах байлаа гэж хэлж штэ. Тэгэхээр яглах ихшгийн дүрм нь ах нь тийм үү? Тийм. За үсэг нэг боломж ашлаа багтаа 3 авч чадсан улбар шар багийнхандаа бүгдээ алгашаа баяр хүргэцгээе. Харин бид бүхэн сонирхолтой дүрм танилцуулж өгсөн Цэнгэр багийнхандаа баярлалаа. Үзэгчтэй хүүхдүүдээ ингээд хөгжилтэй үсэг нэвтрүүлгийн 2 дугаар үе энд хүрээд өндөрлөж байна. Энэ үеэс Цэнгэр багийнхаа хараахан оноо авч чадаагүй улбар шар багийнхан дөнгөж сая 3 оноог авлаа. Одоо харин бүгдээрээ 3 дугаар үе рүү шилжицгээе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Цэнгэр баг ашиглацгээе. Ингээд Цэнгэр багийн үсгээр наадч 3 сурагчийг тайсан орж байна. За гараад ирээрэй. А у о гэсэн үсгүүд байна те. За а у о 3 дугаар үе чинь хамгийн их оноо цуглуулах боломжтой үе байхгүй юу? Гэтэ давтаж үзсэн үү эсвэл сургууль дээр хэд оноо авчихсан бэ? 30. 30 уу? Хүү, тийм үү? Манай нэвтрүүлэл юм 30 үржсэн түүх байхгүй шүү дээ. Сайд баг нэг юм 20 даваалчих юм бол дээр шууд рекорд нэрдэх байхаа. Өсрэл хамгийн их нэг 22 мороо ирсэн ба. За, бэлэн үү? Бэлэн. За тэгээ бэлэн болвол энэ үеийн дөрмөг танилцуулж өгье. Та бүхэн 1 минут хугацаанд самбар дээр бичээд ногоон дэсэн дээр 2 минут хугацаанд амьдуулна. За, амьдуулж байгаа хугацаанд хэдүүлээ заавал самбар дээр бичих шаардлагагүй шууд үгээ бүтээж болно шүү заяа. За ингээд Цэнгэр багийн даалгаврын үсгүүдийг тайснаа өрье. За гараад ирээрэй. Ямар үсгүүд байна? Б үсэг байна. Г, Р, У, Ил, Э. Гисэн нийтээ 7 үсэг гарч ирсэн байна. Та бүхэн эдгээр 7 үсгийг 1 минут хугацаанд самбар дээр наан цаанд ороод өгөө бүтээж эхлэх юм. Болоогүй шүү. Эхлэх үү? Эхлэе. Саг эхлүүлээ. Үл. Гэр. Эр. Үл. Бүл. Гэр. Үр. 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 Үрэл. Гу. Уг. Илүүр. За цаг дууссан байна. За одоо биш шаардлагагүй. Шууд ногоон дэсэн дээр үг амьдуулах болно шүү. За. Бэлэн. Илээ. За бэлэн бол цагийг эхлүүлье. Бүл. Бүүд гэдэг үгийг авлаа. Үйл гэдэг үгийг авлаа. Гэр. 1
Ир гэдэг үгийг одоо. Эр. Ир гэдэг үгийг авлаа. Гүүр. Гүүр гэдэг үгийг авлаа. Бэр. Бэр гэдэг үгийг авлаа. Үүр гэдэг үгийг авлаа. Үүр гэдэг үгийг авлаа. Үрэл гэдэг үгийг авлаа. Гүү. Гүү гэдэг үгийг авлаа. Илүүр гэж үг байхгүй маань. За, хугацаа хангалтайгаа ахаа шууд зохиогоод тайзан дээр гаргаж олно шүү. За, өсгөрүүд яг гоё нааш хараад өгөрэй. Бүг. Ирүүл. Үүрэг. Дэжи. За. Цаг дуслаа. За, яасан бэ? Яасан бэ зүгээр үү? За, битээ сандраг. За, надад самрагч. Үзэгчтэй хүүхдүүдээ Цэгэр багийнхан 3 дугаар үеэс нийтээ хэдэн үг амжилттай зөв бүтээж чадсныг бүгдээ хамтаа олж мэдцгээе. Цэгэр багийнхан 3 дугаар үеэс бүл, үүл, гэр, ир, гүүр, бэр, үүр, үрэл, гүү гэсэн нийтдээ 10 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 10 оног авч чадсан байна. Баяр хүргэе. Хангасан байна уу? Зүгээр шүү дээ. Тэмцээд оролцох гэж ирсэн юм шүү дээ. Гоё сэтгэлээ хавцаач. 3 үеийн турш ингээд тань мэдгүй асуултанд хариуллаа, уг бүтээлээ, дөнгөсөө чи үсгээр наадаг шүү дээ. Сэтгэлээ хавцаач. Ямар энэ да? Ерөнхийдөө сая өөрсдийнхөө үсгийг ингээд жээжлээтэй ингээд хурдан байраа салчвал илүү олон үг бүтээх боломжтой байсан байна тий. Дүүлээ найзуудаас сэтгэлийн асуу. За, сайн уу эсгээ? Чам хин гэдэг бай. Сарана. Сая ингээд тэмцээнд оролцоход чамд юу нь гоё байсан бэ? Гоё байсан уу? Нөхөө ахгүй. Гүүгээд ингээ яваад аим хөгжилтэй байсан. Өксөг эвлүүлээд. Оо, яг зү. Чи сая ямар үгэнд оролцсон санаж байна? Ямар үгэнд орлоо? Эрүүл гэдэг үгийг яг бүтээх гэж байгаад алдсан тий. За тэгвэл хоёул ир үсгээс сайн уу ир үсгээ? сайн уу? Тэмцээнд оролцох ямар байна? Гоё нөө. Ингээд одоо чинь таад чинь 3 дугаар анги тийм ээ? За одоо ингээд 3 дугаар анги чинь хавар ингээд төгслөө. Зуны амралтаараа юу хийж бодож байна? Би зуны амралтаараа найзуудтайгаа тоглоно. Найзуудтайгаа тоглоно. Заслан явах уу? Хоёр шиг үг үсгөө шүү дээ. Сая ямар үгэнд оролцлоо? Үүл гэдэг үгэнд орсон. Тэгээд гүү гэж бас үгэнд оролцсон тий. За, гүү гэж мэдхүү? Аха. Гүү чи юу лээ? Адууны эм төрөл. Яг зөв. За, би үсгөө. Бэгэр гэснийг үг хэлээрэй. Бэгэр хэсэглөө нэг үгөө. Бар. Чи сая ямар үгэнд орлоо? Би Бүл бэр гэдэг үгэнд оролцсон тий. За, үзэгчтэй хүүхдүүдээ Цэгэр багийнхан маань энэ үеэс нийтдээ 10 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 10 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Одоо харин Улбар шар багийн үсгээр наадах ээлж. Ингээд үсгээр наадагч сурагчдыг үрж байна. Гараад ирээрэй. Тийм байна. В гэсэн үсгүүд байна. Ангидаа туршиж үзсэн үү? Үзсэн. За, ойролцоогоор хэдэн оноо авч ирсэн бэ? 20-26. Хүүх, нэлээд өндөр байна тий. За, дөнгөс эсрэг баг 10 оноо авчихсан. Та 10-аас илүү гарч чадна гэдэг итгэлтэй нөө. Итгэлтэй. Тэгвэл яг одоо та бүхний даалгаврын үсгүүдийг үрж байна. За гараад ирээрэй. Ямар үсгүүд байна? Ү үсэг байна, К байна, В байна, Ир байна, Ис байна, О. Гисэн 7 үсгийг ашиглаад наан цаанд оруулаад үг бүтээгнэ. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цаг эхэллээ.
Цаг дуустаа. За, одоо 2 минутын хугацаанд эдгээр бичсэн үгсээ ногоон тайзан дээр амьдуулна. Үйлдвэр зүүн дараад нь энэ талаас уншигддаг байхад. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол цагийг эхлүүллээ. Вэ үсэг байхгүй. Гараач. Өөх гэдэг үгийг авлаа. Вэ үсэг. Өв гэдэг үгийг авлаа. Сүр. Ирсэг. Сүр гэдэг үгийг авлаа. Үх гэдэг үгийг авлаа. Үр гэдэг үгийг авлаа. Үс гэдэг үгийг авлаа. Ирсэг. Өөр гэдэг үгийг авлаа. Үс гэдэг үгийг авлаа. Өөр гэдэг үгийг авлаа. Ячи. Хэр үсэг байхгүй. Хүр гэдэг үгийг авлаа. Өсөр. Өсөр гэдэг үг байхгүй юм байна шүү. Өсөр гэдэг үг байхгүй юм шүү. Сүр гэдэг үгийг авлаа. Өөс гэдэг үгийг авлаа. За ангалтай хугацаа байна. Хэдүүлээ. Заавал биш шаардлагагүй. Шууд хэлж болно. Хүр гэдэг үгийг авлаа. Сүх гэдэг үгийг авлаа. Хөрс гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. Цаг дууссан байна. За улбар багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? За бүгд хамтдаа улбар багийнхан 3 дугаар байсан. Нийтдээ хэдэн үгийг амжилттай зөв бүтээж багтаа эдэн авч чадсан бэ гэдгийг олж мэдцгээе. Улбар багийнхан өөх, өв, сүр, үх, үр, үс, өөр, үс, өр, хүр, сүр, өвс, хөр, сүх, хөрс гэсэн нийтдээ 15 үгийг амжилттай бүтээж чадсан байна. За. Сэтгэл хангалуун байна уу? Одоо ингэ таймнаар харах юм бол ахаад үүсэх боломжтой үг байсан байна уу? Сүх гэж үг байна те? Тийм байна. Хүс. Яг зөв хүс гэж үг байна. Ахаад зөндөө өгнөд байх гэдэг те? За. Та хэдийн тактик юу вэ? Юун дээр илүү баримтж ажиллав? Яг ихшгээрээ эхэлж. Нэг ихшгээ би хамгийн анхаас нөгөө нэг өвс гэж ингэ яваадсан яг ихшгүүдээ бариад ингээд богино өгнүүдээ хамгийн төрүүлээд бүтээдэг гэсэн үг үү те? Зөв. За, өөр ямар тактик баримтлсан? Өөр нууц байна уу? Хотлоо өөр байхгүй. Хоёр өвсөг. Сайн өвсгээ. За, өвсөг сая ямар үгэнд оролцсон? Өөр гэж үгэнд оролцсон. Өөр. Үс гэдэг үгэнд оролцсон те. За, чамд ингээд энэ дэмжээнд ингээд оролцоход юу нь хамгийн сонирхолтой байна? 3 дугаар үеийн яг сонирхолтой байна уу те? За, чиний хувьд өвсгээ. Над 2 дугаар үеийн гоё санагд. 2 дугаар үе тань мэдгүй асуултанд хариулдаг гэсгөө. Тэр онцгой нэр би бүр огт мэдгүй онцгой шүү. Та номон дээрээс уншиж авч мэдсэн юм уу те хамгийн? Ир үсэг сая ямар үг бүтээлээ байлаа? Өөр гэдэг үгэнд оролцсон те. Өөр гэдэг үгэнд бас оролцож байсан те. Одоо ингээ 3 дугаар ингээ төгсөж байгаа шүү дээ та хэд. За, төгсөө зуны амралтаар хийх хүссэн төлөвлөж байгаа юм байна уу? Тэмдэглэл хөдлөх. Тэмдэглэл хөтлөж байгаа юу те? Тийм. Үлгэрээ. Ямар гоё юм бэ тийм үү? За чи тэгвэл тэр тэмдэглэлээ хөтлчөөд маань нэвтрүүлэг рүү явуулж өгч болох уу? Ээж ааваасаа асан. За тэгээрэй за. За. Үүсгээ өвд сэтгэлээ аваалцаач. Хоёулаа ямар үгэнд оролцсон? Үг гэдэг өөр үг нөө. Үүр гэдэг үүр. Үүр гэдэг үгэнд орсон те. Үүр гэдэг чи юу гэсэн үг гэлээ? Ямар утгатай зүйлүүлээ үүр гэдэг чи? Үүр мод за тарихад ашигладаг өөр. Яг зөв нөгөө цэцэг
Тэгээ мод тарихад ашигладаг тэр яг үрийн хамгийн анхны хиллийн тэр цэг нь гэсэн үг шүү дээ. Яг зөв. За ингээд үзэгчтэй хүүхдүүдээ улбар шар багийнхан энэ үеэс нийтдээ 15 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 15 авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Ингээд өнөөдрийн дугаард сурагчнаа бэлтгэж оруулсан багш нарыгаа тайзнаа орж байна. Алгаж угтаа авцгаана уу? За сайн байна уу? Эднээс сэтгэлээ аваасаж 3 үеийн турш өсөлтөө тий. Сэтгэл тоглож маш олон өдөр бэлдсэн байгаа. Гэхдээ нөгөө анги маань бас яг хүүхдийн тоноосоо давалцсан учраас илүү юмлаа та. Монгол хэлний өгсөн сан бол маш баялаг. Тэгээд өв соёлоо дээдлээд ёс уламжлалаа илүү их таньж мэдэрээ. Баярлалаа хүүхдүүдээ. За баярлалаа. За одоо багш нараас нэг юм сонирхолтой асуулт асуудаг. Энэ 3 үеийн турш хэрвээ ингээд та ингээд цаг хугацааг эргүүлэх боломжтой байсан бол аль үе дээр очоод аль үе дээр өөрөө яг оролцох байсан бай. 3 дугаар үе дээр. Сая төгсгөлөө 3 дугаар үе дээр. За таны За ер нь тажгүй. шаардлагагүй гэж үү? Шаардлагагүй. За Өөрснөө тий. Өөрснөө оролцоол тэгэл өөрснөө энэ хүү тэмцээнийг үргэлжлүүлэх нь зүйтэй. хэрвээ та байхаар байсан бол гэж байхгүй. Байхаар бид нар болохоор нөгөө маш их давтсан байхгүй юу ангидаа. Ер нь их давтсан. Тийм учраас бэлтгэл сайн хийсэн учраас ерөөсөө багш шаардлагагүй гэж бодсон. Өнөөдрийн маа дугаартай хамтран ажиллаж байгаа Ант хэвлэлийн газрын зүгээс ийм гайхалтай номын дээдсийг явуулсан байгаа багш нараа ангийнхаа номын цаг баяжуулаарай. За Ант хэвлэлийн газрын зүгээс ийм гайхалтай номын дээдсийг явуулсан байгаа. Ангийнхаа номын цаг баяжуулаарай. За ингээд нийт хөгжилтэй өсгүүдээ бүгдийг тайснаа орж байна. Одоо бүгдээ дуулж бас бүжгэлцгээе. Үзэгчтэй хөгжилтэй өсгөх нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид 3 үеийн турш өсөг ба зөв бүтээж танин мэдгүй асуултанд хариулж их хэлнийхээ эрдэсийн сангаар аялсны эцэст Цэгэр баг маань 11 оноо, Улбар шар баг маань 20 онооны эзэд олсон байна. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Хөгжилтэй өсгүүд байлаа.